За өмнөх хэсгээр бид бүтээл уналт авралын хэсгийг үзсэн. Харин одоо бүгдээрээ бүрэн биелэл хэсгийг үзье. Энэ бол Эден рүү буцах тухай биш, харин илүү дээр зүйлийн тухай юм аа. Төсгөлд нь Бурхан дайснуудаа бүрэн ялж тэднийг үнэн зөвөөр шүүдэг. Энэ нь Илчлэл 20 дугаар бүлэгт гарч байгаа. Тэд газрын ингээр нэг тарж ариун хүмүүсийн хуаран хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг зайлгүй хэмээн хэлсэн байгаа. Энд бичсэн дүрслэл надад маш гоё санагддаг. Би 10 настай байхдаа нэг үеэлтэйгээ хамт ярилцаад түүний ахыг сагсан бөмбөгөөр хэрхэн ялах вэ гэсэн төлөвлөгөө боловсруулсан юм. Түүний ах бид хоёроос 2 толгой өндөр 5 насаар ах байсан. Үеэл бид хоёр төлөвлөгөөгөө боловсруулчаад бэлтгэл хийчгээд ахыг нь гэртээ ирэхийг хүлээв. Ах гэртээ ирэхэд нь хамт тоглоё гэж дуудсан. Тоглож эхлээд бүх зүйл бүтлгүүтв. Ах бид хоёрын шидэлт болгоныг хааж, дамжуулт болгоныг тасалсан. Ах бид хоёроос хамаагүй том, хүчтэй, бас хурдан байсан. Энэ ишлэл яг л бидний тоглолттой адил мэт. Дайсан маш их бэлдээд, Бурхны эсрэг дайтах гэж ирээд юу болж байна гэж дайн эхлээгүй. Тулаан болоогүй. Бурхан Тэнгэрээс гал буулгаад л устгахчихсан. Нүд ирмэх зуур бүх зүйл дуусч байна. Сатан гарцаагүй өөрөө ялагдах тулаан хийж байна. Библи түүнийг эцэстээ ялагдана гэж хэлсэн байдаг. Үргэлжлүүлээд уншицгаая. Тэднийг мэхэлсэн диавол хөхөр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн аратан болон хуурамч иш үзүүлэгч байхаагаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна гэсэн. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхаа дагуу шүүгдвэ. Тэгээд үхэл ба үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болоо. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдваа. Христ иргэн ирэхэд нүгэл, үхэл, сатан гурав үрд мөнх ялагдсан байна. Бурхны дайсны талд орсон бүхэн Бурхан захирагдахгүй гэж татгалзсан бүх хүн мөнхийн шийтгэл зовлонд тарчилнаа. Бүх зүйл эргээд байрандаа орно. Тэгэхдээ ингээд дуустдаггүй. Төгсгөл нь зөвхөн эргээд эдэн шиг болох бишээ. Харин Бурхны бүтээл зориулсан анхны зорилго биелэх явдал нь юм аа. Би шин тэнгэр, шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож тэнгис үгүй болов. Ариун хот, шин Иерусалим нь нөхөртөө зориулан гойсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Сентинээс гарах чанга дууг би сонсов. Харагтун, Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн нь болж, Бурхан өөрөө тэдний дунд байж, Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно гэсэн. Хараал алга болсон. Бурхан эдэнд байсан шигээ хүнтэй хамт байна. Гэхдээ энэ удаад цэцэрлэгт биш, хотод байх болно. Хүн төрлөختний түүхэн явцад гарсан хөгжил дэвшил нь өмнө нь олонтоо Бурхны эсрэг ашиглагддаг байсан бол одоо Бурхны нутаглах газарт ашиглагдах болно. Библийн эхэнд Бурхан хүнтэй цэцэрлэгт хамт байсан бол төгсгөлд нь хотод хамт байх болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Энэ шинэ бүтээл ямар вэ? Нэгт эвдэрсэн бүх харилцаанууд засагдсан. Хүн Бурхантай шинэ байгаль дэлхийтэй бие биетэйгээ төгс харилцаатай болно. Тэр надад Бурхны болон хурганы сентинээс гарах болор мэт гялалтсан амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Энд Эдэнд байсан шиг хотын гудамж дундуур гол урснаа. Голын хоёр талд 12 төрлийн жимс ургуулan сар бүр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навтс нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Хот дотор амийн мод ургаж үндэстнүүдийг эдгээж мөнх амийг өгнө гэсэн. Тэнд цаашид ямар ч хараад байхгүй болно. Мөн Бурхан ба хурганы сэнти тэнд байж тэнд цааш төршин болохгүй. Эзэн Бурхан тэднийг ээгүүлэх учраас тэдэнд дингийн гэрэлч, нарны гэрэлч хэрэггүй болно. Бурхан хот дотор бүхнийг захиран хаанчлан, түүний хаанчлал биелсэн, түүний хүсэл тэнгэр дээрх шигэ газар дээр биелэх болно. Ийхүү эвдэрсэн харилцаа засагдсан, бүтээл шинжлэгдэж төгс болсон. Бүх зүйл Бурхны анх зорьсон зорилгын дагуу болно. Бурхан зорилгоо гүйцэлдүүлсэн байна. Энэ бол бидний бодит байдлын тухай түүх юм. Дэлхий ямар байж байгаад ямар болох тухай түүх юм шүү дээ. Тэгвэл бид энэ түүхийн хаана нь байна вэ? Бид энэ хэсэгт нь байгаа. Чуулган, хүлээсэн байдалтай байгаа. Бид аврагдсан,
Тэгэхдээ харахандаа бүрэн биш. Бурхны төлөвлөгөө бүрэн биелээгүй байна. Гэхдээ бид хүлээлгийн байдалд байгаа юм бишээ. Сүнс болон сүйт бүсгүй ирээрээ гин. Сонсогч нь ирээрээ гэж хэлэг. Цангасан нэг нь эрэг, хүссэн нэг нь амийн усыг үнгүү аваг. Есүс эзэн ирэхэд Бурхны хаанчлал ирсэн. Хаана нь Есүс юм гэдгийг бид зарлах үүрэгтэй. Есүс иргэн ирэхэд Бурхны хаанчлал бүхэлдээ ирнэ гэдгийг зарлах ёстой. Бид нар бол ариун сүнсний хүчээр ирээрээ гэж хэлж буй сүйт бүсгүй юм. Бид нар бол хүүтэй нэгдсэн Бурхны ард түмэн билээ. Бурхан хүүгээрээ дамжуулан дэлхийг аварч байна. Бид Бурхны тэрхүү аврах ажилд оролцож байгаа юм. Бурхны тухай түүх бол дайсандаа дийлэгддэггүй хааны тухай түүх юм. Энэ хаан бүтээлдээ маш их хайртай учраас бүтээлээ аврахын тулд өөрийн биеэр ирдэг. Энэ бол хаан зорилгоо биелүүлсэн тухай түүх юм. Хаан сансан зорьсноо өөрийн шийдсэн арга замаар биелүүлж, өөрийнх нь түрхээр бүтээгдсэн хүмүүс дэлхий даяар явж, түүний замаар амьдарч, түүний хаанчлалыг уг ба үүсээрээ тунхагсан тухай түүх юм аа. Энэ бол Бурхны түүх байна. Энэ түүхэнд бидний гүйцэтгэх үүрэг нь энэ юм аа.